За өнөөдөр яг хилцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт байна. Гол асуудал бол одоо Улаанбаатар нийслэлээр явж байгаа төслүүд хоёр гол асуудалд илүү төвлөрч байгаа. 16 төслийн чинь баг ихэнх нь хоёр л асуудал дээр төвлөрч байгаа. Түгжрэл бууруулах, утаа. Тэгээд энэтэй холбогдуулж одоо энэ би өмнө ч гэсэн бас асуулгууд тавьж исэн, асууж исэн. Яг нэг ийм утаа гэдгийг түгжрэл гэдгийг юу гэдгийг нь ойлгочмоор байгаа байхгүй. Тэгээ нэг тийм нийтээрээ нэг юм үзүүлэлттэй болоод яг тэрийгэ хардаг үеийн засаг дарга нарын ажлын хийсэн үр дүнгийн утааг хідэн нэгжээр утаа гэдэг тэр үзүүлэлт нь юу юм тэр түгжрэл гэдэг үзүүлэлт нь юу юм бэ гэдгийг гаргаад тэрийгэ бүгдээрээ мэддэг хэмждэг арга гаргачлаа тодорхой болгоод тэр дагуу одоо нийслэлийн одоо үеийн удирдлагуудын багийн ажлын үр дүнгуудыг нь хардаг хідэн нэгжээр яаж болох ч гэдэг иймэрхүү юм гаргамаар байгаа юм. Тэгээд одоо ингээд ярихаар өөр үзүүлэлтүүд яриад байгаа. Түгжрэл гэдэг нь яг юу юм бэ гэхээр одоо оргил цагийн үеийн нийслэл замын дундаж хурд гэж байна. Утаа гэхээр одоо уул нь хэд хэдэн үзүүлэлтүүд байгаа. Одоо тэр нөгөө агардах үзүүлэлтүүдээс гадна өөр одоо жишээл тэрийн цогцоор хэмждэг агаарын чанарын үзүүлэлт хэмжлэгээр үзүүлэлтүүд байдаг. Тэгээ яг энэ үзүүлэлтүүдээ одоо яаж тодорхойлж байгаа энэ дээр одоо энэ саяын хоёр түгжрэл утаа гэдэг хоёр үзүүлэлтийг яаж таньж мэдж байгаа одоо тоон дээр тэр талаар мэдээлэл өгөөч нэгдүгээрт хоёрдугаар энэ нийслэлийн төслүүдийг эрен билсэн гэдэг байгаа. Тэгэхээр энэ төсөл болгоноор 16 төсөл дотор яг энэ утаа түгжрэлтэй холбоотой үзүүлэлт нь саяын утаа болон түгжрэл гэдэг үзүүлэлтийг хідэн нэгжээр бууруулах учраас эрен бие хувьд дэшээ одоо жишээлбэл ач холбогдлоор эрен билсэн гэдэг нь шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл ийм зорилго чиглэсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгээ би яагаад энийг асууад байна гэхээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр сая 2 жилийн хөтөлбөр дүгнж ярьсан утаа түгжрлийг бууруулахад зарцуулах ёстой одоо хийх ёстой төлөвлөсөн ажиллах 30% хийцэн байлаа. 30% мөнгөө зарцсан байлаа. Гэтэл түгжрэл нь нэмэгдсэн. Түгжрлийн үзүүлэлт оргил цагийн ачааллын одоо дундаж хурдыг 12 байсныг 16 болгож сайжруулна гэдээ ажил хийсэн чинь тэр нь 11 болоод удааширсан. Яг ажлын өдрийн оргил цагийн ачаалал нь болохоор 5.557 км/цаг гэд бүр удааширсан. Тэгэхээр ингээд өөрөөр хэлбэл та хэд ингээд байгаа онохгүй байгаа юм шүү. Ажил хийгээд идэг. Тэгээд чуулган дээр асуухад бол камер суулгасан гэдэг ярьж яах шүү лээ. Энэ төслүүд маань ч гэсэн ингээд хийчдэг дахиад яг энэ бидний зориод байгаа утаа түгжрэл гэдэг асуудалтай үр дүн авчирч чадахгүй юм биш үү гэсэн ийм эргэлзээ төрөд байгаа байхгүй. Тэгэхээр надад нэг ийм үзүүлэлтүүд өгөөж утаа гэдгийг яаж одоо хэмждэг үзүүлэлтээр яаж харж байгаа, түгжрэл гэдгийг яаж харж байгаа, тэр үзүүлэлтүүдийг яаж хэмжиж байгаа, нийслэлийн энэ одоо төслүүдийг яг энэ хідэн нэгжээр юуг нь одоо яаж буулгах учраас энийг яаж эрен билсэн. Одоо энэ 16 төслөөр утаа түгжрэлтэй үзүүлэлтүүдийг саяын утаа түгжрлийг бууруулна гэдэг үзүүлэлтээ ямар нэгжээр буулгасан тэрийг яаж эрен билсэн тийм мэдээлэл өгөөч. За нэг төвшин гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн зам хөгжлийн газар одоо тэгэхээр түгжрлийг хэрхэн хэмжих вэ гэдэг асуулт амар өргөн хүрээлгээр яваад байна л та. Тэгэхээр яг өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөл бол түгжрлийг оргил цагийн ачааллын үеэр хэмжихээс өөр аргагүй байдалд үүсэж байгаа. Тэгэхээр оргил цагийн ачааллын үеэр оргил цагийн одоо хэр байна вэ? Хурд нь хэр байна? За оргил цагийн хэмнэлэг хэдээс хэдэн цагийн хооронд үргэлжлэж байна гэдэг байдлаас илүү хамааралтай орж байгаа гэсэн үг. Оргил цагийн одоо бол яг өнөөдөр дундаж хурд маань 10.8 км/цагийн хурдтай байгаад байна. Туулын хурдны замыг хэрэгжүүлснээр энэ оргил цагийн ачааллын хурдыг бол 12.3 км/цаг буюу нийтдээ 14%-аар бол нэмэгдүүлэх боломжтой, 13.5% нэмэгдүүлэх боломжтой гэдэг энэ тооцоол гарсан. За тэгээд манай техник эдийн засгийн үндэслэл хэрэгжиж байгаа үед бол тухай бүр яг айл гудамжин дээр ямар нөлөө гаргахыг үзүүлээ гэдэг экспертүүдийн одоо шинжээчдийн дүгнэлтүүдийг бол эрүүлсэн. Тэгээ энэ үндсэн дээр бол бид бүхэн бол яг айл гудамжин дээр ямар гудамжин дээр хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тооцоолыг бол оруулсан байна. 2022 оны JICA-гийн судалгаан дээр ирэх юм бол энэ дээр эренбэлтийн хувьд гэх юм бол дэдвүтцийн төслүүд дээр ирэхэд бол туулын хурдны зам маань өөрөө түгжрэл дээр нөлөөлөх үзүүлэлт дээр бол хамгийн нэгт эренбэлэгдэж байгаа. Тэгэхээр энэ бас мэдээллүүдийг бас бид бүхэн явуулсан байна. Тэр та бас энэс харж болно.
бусад төслүүдийн одоо за туудын хурдны зам болохоор 12.1 одоо аль төвшингөөс одоо 12 болно гэж км цаг. Тэгэхээр тэр чинь одоогийн байгаа төвшин чинь өөр юмнуудын одоо нийлбэр байгаа байхгүй. Тэгэхээр яг хэдэн нэгжээр тэр үзүүлэлтээ өөрчлөх гэж харахгүй болохоор одоо бусад өөр үзүүлэлтүүд бас байгаа шүү дээ. Би тэгэхээр хэлэх гээд байгаа зөвхөн туулын хурдны зам биш. Өөр одоо сая юу танилцуулгуудаар гарсан энэ 16 төслийн чинь баг ихэнх нь энэ түгжрэлтэй холбоотой байхгүй. Энэ үзүүлэлт төслүүдийн одоо хамгийн өндөр нь тэдэн км цаг, туулын хурдны зам чи одоо 2.2 км цаг орчмоор одоо энэ үзүүлэлтийг сайжруулахаар юм шиг харагдаж байна. Тэгэхээр бусд нь яг ямар одоо үзүүлэлттэй байгаа гэдэг тийм мэдээлэл гэж. Утаатай холбоотой яг энтэй адилхан аль төслүүд нь хэдэн нэгжээр утааг яаж хэмжиж байгаа. Сая одоо жишээлбэл би ингэмээр уулан санагдаад байхгүй. Нийслэлийн засаг даргын одоо жишээлбэл үзүүлэлт ч юм уу нийслэлийн засаг даргын тамгын газрын сайтн дээр энэ хоёр үзүүлэлт байнга л байж байгаа хэвээр. Яг энэ үзүүлэлт яаж хэлбэлж байгаа гэдгийг өнгөрсөн жилүүдтэй хин удирдахжсэн баг үедээ харьцуулаад харж болохоор ийм өөрчлөлтүүд гаргаж тэрний төлөө бас ингээд бууруулдаг, кичо хөрөнгө оруулалт нь яг энэний төлөө зорддог. Энэ буцаад яг иргэдийн нийслэлийн оршин суугчдын хувьд бол ажил амьдралд нь нэмэртэй ийм л болгомоор байгаа байхгүй. Тэгэхээр төсөл хийхийн тулд биш тэгээд нэг цаана ийм зорилготой хийгээд байгаа шүү гэдэг. Бүгдээрээ ийм зорилго чиглэсэн байвал илүү одоо хийж байгаа ажлууд маань үр дүн чиглэсэн байх юм болов уу гэж бодоод байна. Тэгэхээр утаатай холбоотой утааг яаж хэмжиж байгаа. Тэгээд энэ нийслэлийн 16 төсөл дотор орсон төслүүд утааг хэдэн нэгжээр бууруулж байгаа гэдгийг хэлж өгч. Их түвшин гишүүний асуултанд хариулъя. Сэлб хоримнуудын корпорацийн захирал Баатар. За би яг өөрийнхөө хариуцж байгаа төслийн хүрээнд утааг хэдэн хувиар бууруулах, за ганцхан агаарын бохирдлоос хөршний бохирдлын асуудлыг бас нэг товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. За зөвхөн газар чөлөөлөлт хийгдснээр тухай бүс нутагт 30% одоо агаарын бохирдол буурсан гэдэг үзүүлэлттэй. Зөвхөн газар чөлөөлөлт хийснээр. Агаарын чанар за нийт төсөл маань хэрэгжснээр тухайн орчны агаарын бохирдлыг 47.8% буюу 50 орчим хувиар бууруулна гэсэн тооцоотой байна. Яг ямар үзүүлэлтээр хэмжээд тэр үзүүлэлтийг хэдөө бол тэр буулгаж байгаа гэд одоо энэ тайлбарт харахад нэг тийм юм ба түгжирлийг хэдөө буулгана, утааг хэдөө буулгана гэсэн яг түгжирл гэдэг чинь юу юм бэ гэдгийг өөрсдөө бид нар мэдчихэж байгаа юу гэдэг асуулт байгаа байхгүй. Тэгэхээр яг ямар үзүүлэлтийг хэдэн хувь байхад нь хэдэн буулгаад тэгэхээр өөрөөр хэлбэл тэр төсөл чинь өөрөө энэ утаа гэдэг тэр үзүүлэлтэнд чинь яаж хэдэн нэгжээр нөлөөж бууруулж байгаа гэдэг. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн бодлоготой газрын дараа Хатбаатар. За түгжрэл утаа гэсэн хоёр энэ асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн 16 мянган төслийг ерөнхийд нь ангилж байгаа. За энэ төслүүдийн хувьд орон сууцлах төсөл болон энэ эрчим хүчний төсөл, за бусад энэ агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлийн төслүүд нь яг энэ угаар бууруулах болон агаар орчныг бууруулах чиглэлтэй байгаа. За энэ газар чөлөөлтийн асуудал энэ сэлбэдэд төвдөр эрчимтэй явагдсан нийтдээ бид нэр 158 мянга газрыг тухайн орчинд чөлөөлсөн. За үүний үндсэн дээр 4800 айлын ханданг буулгаж чадсан байгаа. Мөн таагаар нүгэн жорлонгийн асуудлыг цэгцэлсэн. За бас баян шүү дэд төвдөр, за шараад дэд төвдөр, за аны материал дэд төвдөр газар чөлөөлтийн ажил бас хэрэгжиж байгаа. Үүний хүрээнд нийтдээ 22 мянган айлын орон сууц барих юм төсөл явж байгаа. Энэ чинээгээр агаар орчны бохирдлыг бууруулж за сайжруулна. За мөн нийслэлээр хэрэгжиж байгаа томоохон ажил бол энэ хүрээнд бол агаар орчныг бууруулах хүрээнд хийрүү шилжих энэ ажил хийгдэж байгаа. За энэ ажлын хүрээнд нодлон 5,000 өрхийг бол хийн цууханд хамруулсан байгаа. За энэ жилдээ бид нэр 10,000 айлыг нэмж хийрүү шилжүүлэх гэсэн төлөвлөлттэй байна. За мөн сэргээгдэх эрчим хүчээр бид нэр айлын дулааны асуудлыг шийдвэрлэх. За энэ нөгөө утааг яаж бууруулж байгаа хэмжээр гэсэн тийм ээ. Таны хариулт мөн үү? Мөн. Энэний хүрээнд хийгдэж байгаа төсөл арга хэмжээнүүдээ бид нэр танилцуулж. Тэгээ эдгээр бол цогцороо бол утааг бууруулахад бүгд чиглэж байгаа. За өнгөрсөн жил бол бид нэр за өмнөх оноодоос харьцуулахад утаа бол нийтдээ 30% буурсан. За утааг бол хэмжих нэгж бол PM 2.5, PM 10. За хөхөрлөгийн азотыг хийгсэн үзүүлэлтээр
хэмжиж байгаа. За олон улсын хэмжилтийн байгууллагууд бол нийслэл Улаанбаатар хотод бас мэдрэгчүүдэд тавьсан ингээд иргэд бол За их төвшин гисүний микрофон. За таад бас ингэ зовоогод байх бай. Юу утаа гэдэг ихлээр яг яахгүй одоо жишээлбэл PM 2.5 10 энэ олон үзүүлэлт байгаа хгүй хөхөр азот гэдэг юм чтэй бүгдээрингийн 1% яриад юу энийг ингэж дандаа хувь яриад байгаа юм чи өөрөө бид нар өөрсдөө проблем энэ асуудлаа таньж мэддэг баг. Утаа гэдэг чинь яг тоон дээр одоо бид нар үзэхээр ямар үзүүлэлтээр хэмжих гэдэг үзүүлэлтэл төгжрөл гэхээр одоо ямар үзүүлэлт байхын гэдгийг тодорхой нэг ойлголттой. Тэгээд төслүүдээ ч гэсэн энэ тэдэн хувиар буулгаж биш яг тэр төсөл нь тэдэн нэгжээр одоо энэ бол нь одоо юм хөгжөөд байгаа юу хэмжиж гаргаж болохоор байхгүй. Тэгэхээр ийм хэдүүлээ нэгдсэн үзүүлэлттэй бол илүү үр дүн чиглэсэн болох юм байна. Та хэд бас нийслэлийн удирдлагууд цаашаа бас анхаарал шинэ удирдлагууд ийм одоо миний бодоод төсөөлж байгаагаар бол нийслэлийн юунд одоо сайтад ороход л төгжрөл утаа хоёрын яг гол үзүүлэлтүүд нь байж идэг. Эдгээр нь баг өдрөөрөө ингээд үзүүлэлтүүд нь гардаг. Хэмждэг цэгүүд нь аргачлалын цагийг яг нарийн тогтоож өгөхгүй бол яг аль аль цэгүүдээс ямар одоо жишээлбэл дээд шинжилгээ авах юм, хэмжилтүүдээ яаж хийх юм гэдэг юмнуудаа арга гаргаад тэгээ энийг хэмжээд дээр нь одоо энэ явж байгаа нийслэлээр байгаа төслүүдээ бүгдээрингийн яг энэ зорилтонд утаа гэдэг тэр үзүүлэлтийг хэдэн нэгжээр ямар хувиар биш нэгдэн нэгжээр буулгах юм, төгжрөл гэдгийг хэдэн нэгжээр буулгах юм гэдэг одоо шалгууруудыг харж иж тэгээд хөрөнгө оруулалтыг өгөөж өөрөлдвөл нэг нэгж одоо төгжрлийг бууруулахад ямар одоо өртгөөр бууруулж ийн гэдэг төслүүдэд харьцуулж иж бас одоо ингээд сонголтуудаа хийдэг үед илүү бага мөнгөөр илүү зорилт одоо үр дүн чиглэсэн иймэрхүү арга ажиллаанд болох юм болоо гэж бодож чинь тэгээд нийслэлийн удирдлагууд бас анхаарна үз тэгээ явчвал иргэдийн хувьд ч гэсэн амар байхгүй. Хэн ямар ажил хийсэн гэдгийг бид нэр PR-аар биш бодит үзүүлэлтээр одоо шил Нямбатар даргын хувьд бол ийм үзүүлэлт багт нь ингэж өөрчилсөн, энийг ингэж буулгасан, энийг ингэж сайжруулсан, дараа нь одоо шил удирдлага ийм болсон гэдгийг бид нэр одоо нийслэлийн орчин суугчдсан хараад үзэх болцоо. Иймэрхүү байдлаар зохицуулбал зүгээр юм уу гэсэн санал байна. Сонсол маань бас тодорхой хэмжээнд өөрийнхөө зорилго тавьсан иргэдийн мэд хэрхийг хангах. Дээр нь иргэд сонсъё гэсэн учраас энэ чиглэл рүү энэ сонсголын зохион байгуулсан тодорхой хэмжээнд үр дүн хүрсэн гэж бодож байна. Зарим гишүүд маань бас дургу ах шиг байлаа. Энэ үр дүнгүй болчлоо. Бараг ийм хийгээд яадгийн гэсэн юм ярьж шүү. Би бол энэ иргэдийн мэд хэрхийг хангаж болохоос бид нар тодорхой үр дүн төрөх гэж ийм асуудал биш. Энэ үндсэн хуулиар олгосон эрхийг хангах ийм асуудал байна. Өнөөдөр ийм хийж чана бас олон асуудлуудын одоо болохгүй асуудлуудыг гаргаж байна л да. Уг нь бид нар энэ их хурал дээр энэ асуудлыг ярьж явах ёсгүй юм байна. Одоо олон гишүүд өнөөдөр бас ярьж байна. Нутгийн өөрөө удирдах энэ байгууллагыг бэхжүүлэх хэрэгтэй гэдэг. Гэхдээ та нутгийн өөрөө удирдах байгууллага биш байхгүй. Одоо засгийн газар ерөнхий сайд томилдог байгууллага, ерөнхий сайдын томилдог энэ бүтцүүд маань өөрөө нутгийн өөрөө удирдах байгууллагыг дарангуйлаад иргэдийн төлөөлөгчдөө нийтийн хурлынхаа одоо энэ төлөөлөгчдийг тодорхой байдлаар нөлөөндөө оруулаад иргэдийг төлөөлөх чадваргүй болсон. Засаг даргатайгаа нийлээд иргэдийнхээ эсрэг жагсаал хийгээ явж байгаа гэдэг чинь одоо энэ чинь хүм чинь байраар одоо байр нь оронгоор эргэчээд байна шүү. Уул нь иргэдийн нийтийн хурал чинь иргэдийн төлөөлөгч иргэдэд төлөөлөөд одоо энэ ерөнхий сайдаас засгийн газраас томилсон засаг даргатайгаа одоо тэр бодлого дээрээ мэтгэлцээд одоо иргэдийн өөрсдийнхөө ажил амьдрах орчныхаа талаар ярьж явах хэрэгтэй байтал төлөөлөгчд нь засаг даргатайгаа нийлээд иргэдийнхээ эсрэг жагсаж яадаг. Тэгээ одоо энэ олон асуудлууд үүссэн, хууль хяналтын байгууллагууд дээр ч ингэж асуудлууд үүссэн байгаа юм. Тэгэхээр энэ жишээг өөрөө зөв тогтохгүй бол нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтц чинь ерөөсө тогтож чадахгүй байхгүй. Бидний нутгийн өөрөө удирдах байгууллагыг сайжруулна гэдэг чинь засаг дарга болон засаг даргыг тойрсон энэ албан тушаалтнуудын асуудал биш. Засгийн газраас харахаар орон нутгийн байгууллага юм шиг иргэдийн хурал дээр харахаар шал урд тусдаа иргэдийнхээ эсрэг иймэрхүү бүтц болчиход тэгэхээр энэ нутгийн өөрөө удирдах байгууллагыг сайжруулна гэдэг нь иргэдийн нийтийн хурал энэ төлөөлөх чадварыг сайжруулах хэрэгтэй. Сонгуул дээр ч асуудал байна. Энэ төлөөлөх чадвар ашиг сонирхлын зөрчил гэж бас ярьж байна. Хамгийн том ашиг сонирхлын зөрчил бол улсын хурлын гишүүн нийт иргэн одоо нийтийн эрх ашиг төлөөлөх ёстой байдагтай адилхан нийтийн иргэдийн хурлын төлөөлөгч гэсэн бас
тухайн одоо орон нутгийнхаа иргэдийнхаа эрх ашиг хамгаалах хэрэгтэй. Яг энэ дээр л асуудал үүсэж байна л да. Тэгэхээр энийг цаашдаа хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах зүйлүүд байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага гэж одоо дүр эсгэж гэх юм уу дунд нь ингэж бас хийдүүлж байгаа одоо тусдаа ван тус шиг иймэрхүү дүр зур бий болцсон байсан одоо нууц шүү дээ. Бүгд л мэдчихэ. Одоо энэ төсвийн зарцуулалтынуудыг харахадсан хууль тогтоомжуудыг ерөнхий сайдуудад чиглэл өгөөл парламент дээр одоо хүснээрээ баталдаг байсан, батлаад явдаг байсан. Тэгээ одоо яг нутгийн өөрөө удирдах ёс гэдэг юм чинь байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгээ энэ юмас айжуулах чиглэл рүү одоо хийх юм бол бас нэлээд байна гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн сонсгол дээр бас маш богино хугацаанд баг энэ шинжээчд маань маш цөөхөн хоногийн дотор одоо ажилласан байгаа. 7 хоног хүрсэн үгүй цаг хугацааны хувьд бол нэлээд шахуу ажилласан. Дээр нь нийслэлийг бас энэ буруу зуруу дутуу мэдээллээс болоод буруу мэдээлэл өгчихгүй. Тэгээ мэдээлэл сайн өгөөрэй гэсэн зарим мэдээллүүдийг бас хангалттай өгөөгүйгээсээ болоод санал нийлэхгүй байх гэсэн асуудлууд бас ярьж илээ. Тэгэхээр яг хаана бас хариуцлагатай ажиллах хэрэгцээ шаардлагууд байгаа. Дээр нь бас яг энэ сонсголыг хийхэд бас яг тийм амар зүгээр одоо жишээлбэл хэдэн гишүүн суучаад хэдэн хүн суучаад ийм зохион болж байна. Бид нар одоо жишээлбэл төсөв мөнгөж хүртэл яаж санхүүжүүлэхийг дэмжлэг байхгүй байгаа. Байнгын хорон дээр жишээлбэл бидний шинжээчдийнхээ цалин өгөх юу байнгын хороо дэмжлэг үзүүлэхгүй гэсэн. Тэгэхээр энэ одоо хурал зохион байгуулж байгаа золоо хэтэр одоо шинжээчдийнхээ цалин одоо өдрийн цаг кофеныхаа зардлаа хүртэл ийм асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ өөрөө тийм амар бас одоо зүгээр ингээд бас тодорхой хэмжээний сорилтуудыг давж хийж байгаа. Тэгэхээр ашгүй дээ. 2-3 шатан дээр очиж дэмжихгүй гэдэг санал авсан байсан ашгүй өнөөдөр шийдсэн юм шиг байна. Тэгэхээр яг ийм сонсгол бол мэд хэрхүүд уул нь бол иргэдийн орон нутгийн өөрөө удирдах байгууллага нь хангалттай сайн ажилтдаг байсан бид нар ийм их шаардлагагүй байхгүй. Тэгэхээр энийгээ сайжруулах хэрэгтэй юм байна. Цаашдаа ажилласан хууль тогтоомжийн энэ чиглэлээр сайжруулах хэрэгтэй байна гэж бодож байна. Баярлалаа.